Сайн мэцхан та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. За лав жал миний би өнөөдөр сахуулаад та бүхэнд хэрэгтэй гэсэн мэдээллүүдээ YouTube суугаараа хүргэхийг хичээхээр шийдлээ. За тэгээд өөрийгөө байгаа байдлаасаа арай илүү түвшинд хүрэхийн тулд бас би маш их хичээж байгаа. Тэгээд тэрийгээ бас YouTube сувг дээрээ дурсамж болгоод бас бусдад бас хэрэгтэй байх үднээс энэхүү бичлэг хийж үлдээж байгаа. За лов залын талаар хэрвээ мэдгүй хэн нэгэн байх юм бол бас заавал танилцуулах алба үүж гисэн намайг мөхцөл гэдэг. Намайг яг Facebook болоод YouTube-ийн нэрийг маань лов зал гэдэг байгаа. За би Солонгос улсад ажиллаж амьдардаг. За 97 жил болж байна. За энэ хугацаанд бас багадгүй бас мэдсэн сурсан зүйлүүд байдаг боловч зөвхөн өөртөө үлдээгээд ч юм уу өөрийгөө мэддэг гэж бодоод алтаад явсан үе зөндөө байгаа учраас одоо мэддэг гэх биш мэддгээ хүмүүс зааж өгөхийн тулд бас өөрийнхөө одоо цаашдын ирээдүгээ өөрчлөхийн тулд энэхүү бичлэгүүдийг бас хийдэг болъё гэж бодоод багадгүй бас та нарт хэрэгтэй байх гэж бодоод өнөөдрийн сэдвээ тамхины талаар ярих гэж байна. За тэгээд тамхины талаар ярихаас өмнө би Солонгос улсад 97 жил болж байна. Одоо сүүлийн цуг ирээд бол 7 жил болж байгаа. Тэгээ 2015 ирсэн. За Солонгост магадгүй бас боломжийн бас олон зүйлийг хийлээ. Тэгээд алдаж үзлээ, онож үзлээ. За одоо өнөөдрөөс ахуулаад миний хувьд бол ер нь алдаа гэдэг зүйл ямар их байдгийг, оноо гэдэг ямар зүйл байдгийг мэдсэн учраас аль болох бас монголчуудтай цаашдаа бити алдаасай гэдэг үднээс олон зүйлийн талаар бас дэлгэрэнгүй болоод ойлгомжтой бичлэг хийж үлдээ гэж бодоод эхэлж байгаа. За манай охины бас бичлэгүүдийг та нар харсан бах. Манай охин бас аль болох бас охиндоо монгол хэл, солонгос хэл, англи хэлийг багаас нь зааж өгье гэж хичээж байгаа. Тэгээд тэрийг бас дэмждэг та нартаа баярлалаа. За энэхүү бичлэг дээр болохоор main бүр амар байгаа. Ингээд жоохон одооноос ахуулаад нүүрэндээ гоо сайхны гоё бичлэгүүд хий гэж бодож байгаа. Яг тэгэхээр өөрийнхөө нүрийг бас гоё имчилэнгээ бас гоё сайхны бичлэгүүдийг хий гэж бодож байна. Миний нүрийг бас илүү гоё болох болж байгаа юм тийм бусдад ч гэсэн хэрэгтэй байх гэж бодож байгаа. Би бүр энээс үл амар болсон байгаа. За хитрхи их нуршаад бас байж магадгүй. За өнөөдрийн сэдэв болвол тамхи байгаа. За тамхины талаар би ийм зөндөө гоё юм бичсэн. За тэгэхээр тэрийгээ бас та нартай үзүүлье. Тэрнээс өмнө бас би гоё тамунаг хажиг буюу одоо солонгос хүнтэй гэр бүл болсон хүмүүст зориулсан тийм сургалтууд байдаг. Тамунаг центр дээр ч байдаг. Бас Пугунсуу, Тунсамсуу дээр ч байдаг. Тэгэхээр Пугунсуу биш Тунсамсуу шүү заяа. Тэгэхээр өнөөдөр би Тунсамсуу орсон. Тунсамсуу ороод энэхүү солонгос хэлийг одоо пүмү куюг гэдэг энэхүү энэ дотор солонгос хэлж байж болно. Пүмү куюг буюу гэр бүлийн талаарх одоо сургалт хичээл, солонгос хэлний хичээл зааж болдог байгаа. Тэгээд энэнд үнгүү бүртгүүлсэн. Ер нь бол дүүрэг хороо дүүргээр яваад байх юм бол үнгүү маш олон сургалтууд байдсан байлээ. Хороо дүүрэг. За тэгээд тамнаг хажууг центр, тэгээд эмэгтэйчүүдийн хамгаалах төв гэдэг ч юм уу тэднэрээр ингээ явах юм бол үнгүү маш олон сургалт мэдээллүүдийг хүлээж авах сурах боломжтой байдаг. Тэгэхээр та нар ч гэсэн бас яваад асуугаад үзээрэй. Тэгээд бас хамгийн гол нь бас очиж асуухтаа бас ингээд зөв өөрийгөө ойлгуулахгүй бол нөгөө яг хүмүүс нэг мэдхгүй тийм байхгүй ч гэдэг ч юм уу тэгдэм билээ. Тэгэхээр өөрийнхөө бичиг баримтыг өгөөд би элсэж болох тийм шинжэн хийж болох бүхэл газар бүхэл юмд одоо шинжэн хийхийг хүсэж байна гэх юм бол тэнцэнээс бас бичиг баримтыг шалгаад хийх хүссэн бүртгэлд чинь бүртгээд өгдөг юм байлээ. За тэгээд бас та айд үзээрэй. За энд болохоор би солонгос хэл буюу одоо пүмү куюгт бүртгүүлсэн. За бүртгэл нь болохоор үнгүү, бүх юм нь бол үнгүү. За энийг болохоор би Тунсамсуу дээр очиж бүртгүүлсэн байгаа. Тэгээд Тунсамсаас бүртгүүлээд энэ тэнэс бичиг баримт бүх юмнуудаа угаасаа эднэр өөрсдөө цаанаасаа шууд сонгоод бүртгэжтэй юм байлээ. Өөрсдөө болоод бүртгэждэг. За тэгээд энэ нь болохоор ямар учиртай вэ гэхлээр 48-аас ер нь бол 12 нас хүртэл бол бүхэл 0-аас 12 нас хүртэл одоо жирэмснээс 12 нас хүртэл бол пүмү куюг бол авч болдог юм байна. За 3 одоо англилтайгаа байдаг. Тэгээд
0-аас жирэмснээс 12 сар хүртэл, нэг наснаас 48 сар хүртэл, 48 сараас 12 нас хүртэл гэж байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд нэг удаа одоо ингээд энэ бүртгүүлэнгууд 40 удаа ордог, 40 удаа. Тэгээд заримдаа 7 хоногт 2 удаа, эсвэл 3 удаа байж болдог. Заримдаа бол 1 удаа ч байж болдог. Ер нь бол доотлол нь 2, дээдл нь 3 байдаг баха. Өмнө нь би нэг авч исэн. За тэгээд 1 удаа орохдоо 2 цаг орно, 40 удаа орно гэхээр 5-аас 7 сарын хугацаанд бол та солонгос хэлийг илдээл буюу нэгдээ нэгтэй, багш нэгдээ нэг буюу багштай одоо сурж болно гэсэн үг. Тэгэхээр энэ бас айгүй зүгээр учраас та хэрвээ боломж байвал ягаарай хийж үзээрэй. За миний хувьд болохоор охиныхоо цэцэрлэгийн цагийг дуусгаад 5-аас 7-гийн хооронд бол завтай байдаг. Тэгэхээр охинтойгоо хамт ингээ 2 цаг 5-аас 7-гийн хооронд 7 хоногт 2 удаа авъя гэж бодож байгаа. Тэгэхээр 5:30-аас 7:30 хүртэл гэсэн үг байхгүй. Тэгэж авъя гэж бодож байгаа. Тэгвэл их охинтойгоо ч сурчна, өөрөө ч сурчна. Тэгээд их зүгээр санагдсан. Ямар тааж болов хийцэн байгаа. За тамхины талаар ярих гэсэн дээ. Тамхи ярих гэжсэн баахан юу ярьчлаа. Уучлаарай. Ямар тааж ихний ээлжинд тамхиа ярив. За би бас буучгаас зөндөө юмсан. Энийгээ дараад нь би бичлэгүүдээр бас тайлбарлая гэж бодож байгаа. Тэгээд тамхи болохоор пугунсу чи үү? Тий. Тамхи болохоор пугунсу чинь. Пугунсу дээр тамхинаас гардаг хэсэг гэж тустай байд юм билээ. Тэгээд тэрэн дээр очиод би ингээд тамхи татд юм аа. Тэгээд би бол өөрөө тамхи татдаггүй. Би ээжтэй авахын тулд тамхины одоо тэр газар очив. Тэгээд өөрийнхөө дүүрэг дээр очиод би ингээд тамхи татд юм аа гэхээр авсан байгаа. Тэгээд зөндөө бас нөгөө лавлаж юм асууд юм байлаа. Маш олон зүйлийг лавлаж асуудаг. Одоо нэг юм дэвтэр шиг нэг бүрэн бөглөдөг. За тэгэл хизэнээс тамхи татсан, яаж тамхи татсан, тамхи татгаар яадаг, тамхи татахгүй болохоор яадаг тийм. Маш олон асуултуудыг асуугаад тэгээд 6 сарын турш ийм наалт тэгээд ийм наалт чихэр өгд юм байлээ. Тэгэхээр эмийн сонгох, наалтын сонгох, чихрийн сонгох гэдэг энэ 3 төрлөөс нэгийг сонгодог. Би бол чихрийн сонгосон. За ээжигээ тамхинаас гаргахын тулд чихрийн сонгосон. Чихэр нь санаанд орсон үедээ иддэг гэж байгаа. За тэгэхээр нэг очихтой болохоор 3-7 хоногийн хэрэглээг очиж авдаг. Очихоос өмнө утасны дугаарлан залгаад би энэ хүн байна. Тэгээд минийх дуусж байгаа. Тийм болохоор би очиод авъя гэх юм бол бэлдээд өгчтэй юм байлээ. За яг заавал залахгүй байсан ч болдог юм байлээ л дээ. Гэхдээ яг очичвол таны цагийг хэмнээд залгаад ячвал таны цагийг хэмнээд бэлдээ тавьчихна гэсэн үг юм байлээ. За ингээд ийм би бол үжимбүүд амьдардаг. Ижимбүгийн пугунсу гэдэг ингээд хамтгээ Кёнёнклин과 함께 해서 би солонгос хэлийг сайн мэдэхгүй ярьж бол мэднэ гэхдээ бол уншиж бол мэдэхгүй байгаа. Тийм учраас солонгос хэлээр сурахын тулд шинчэн хийсэн гэж хэлсэн шүү дээ. За тэгээд ийм чихэр тэгээд энийг өдөрт ер нь бол 8-аас 12-ыг хэрэглэнэ гэж ярьдсан байлээ. Тэстэ үнэхээр одоо амар их татдаг одоо өдөрт нэг хайрцгийг дуусгадаг хүн бол 25-ыг бол хэрэгжилж болдог. Гэхдээ ер нь бол 8-аас 12-ыг хэрэглээрэй гэдэг юм байлээ. За тэгээд энэ чихрийг идэхтэй болохоор бас их авьяастай идэнэ. Авьяастай идэхгүй бол айгүй хэцүү юм байлаа. Одоо нөгөө зүгээр л нэг чихэр шиг ингээд так гэж ажиллаж идэхгүй. Эхлээд ингээд амандаа ингээд хүлхэж жагаад тэнгууд нэг амт амтагддаг. Энэ никотин гэдэг амтагддаг гэж байгаа. Тэнгууд тэр амтыг мэдрэнгууд шууд амтагдаад ирэнгууд нийлж явжиндаа суулгацдаг гэж байгаа. Тэгээд явжиндаа ингээд байлгаж жагаад нөгөө амт нь ингээд
удаашраа дасаад ингээд нэг л яг л нэг хоо ингээд никотин одоо хинэгийн хэвийн амтагдаад ирэнгууд дахиад хүлэгдэг гэж байгаа. Ийм маягаар ингээд 30 минут хүлэгдэг. Тэгэх юм бол тэр никотин нь одоо цуснд нэвчиж ороод таны нөгөө тамхи одоо татах мэдрэмжийг бууруулт юм байна л да. Тэгэхээр энэ чихрийг шууд идээд таны татах мэдрэмж буурах биш. Ер нь бол энийг ингээд идчих хоорондоо миний мэдрэмж буурна гэдэгт итгээд тэгээд тэр никотин амтагдаад амн дотор ингээд байгаад тэгсний дараа буурд юм билээ шүү. Тэгэхгүй болохоор шууд идэнгууд эн чи буурахгүй штэ гэд тэх юм бол мэдээж буурахгүй. Тэр амтыг мэдрээд хэсэг хугацаанд ингээ бараг 30 минут гэж байгаа шүү. Тэгэхээр хэсэг хугацаанд ингээ байж иж тэр таны нөгөө ингээ цуснд нэвчиж ороод таны тэр тамхи татыг гэсэн мэдрэмжийг алгуулдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр дэжгүй гарч бах гэж бодож байгаа. Тэгээд хэрвээ энийг 21 хоног төвчж чадах юм бол ер нь бол тамхинасаа бол гарч чадна. 21 хоногоос илүү одоо 21 дотроос ингээд татаж батах юм бол бас жоохон тэгээд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол ахиад зүйлийг 21 хоног л төвчээд хийчихвэл тэгэл тасал болчихноо, дуршил болчихноо л гэдэг юм л та. Тэгэхээр ер нь бол 21 хоног яаж хийж байгаа татахгүй энэ чихрээ хэрэглээд тасчих юм бол цаашдаа ингээд нэг амар татъя гэж мэдрэмжинд хүрэхгүй учраас чихэр нь ч гэсэн багасаад ирнэ л гэсэн утгатай юм ярьж илээ. За тэгээд айгуу гоё. Тэгээд энэ юмнуудыг өгчөөд ийм гарын бөмбөлөг өгч байгаа. тэрээ тамхи татдаа гэд бодсон үедээ татмаар байгаа үедээ энд ингээд массаж хийх юм бол айгуу одоо тус болдог гэж байгаа. Тийм болохоор та ядас хэрвээ авах бол бас яг уу ярьж болоор надтай яриад би бас яриад туслаад өгч болно. Би бас ээжтээс авч өгөөж ийм хөөрхөн тэмдэг өгд юм байлаа. I'm communion help me. Одоо энийг ингээд ингэртэй зүчих юм бол хинч хараад ойлгох юм байна л да тий. Би тамхинаас гарах гэж байгаа учраас надад туслаарай гэдэг тэмдэг гэсэн үг байхгүй. Энийг бас зүйл шиг л бодож байгаа. За хэрвээ энийг бас бидээ аваа явж ивэл хэрвээ яг татах гад ирэх үедээ энэ чихэр нь холж байх юм бол бас энээс 5 ширхгийг чихэр шиг бас бүлгээд идэх бас айгу тус болдог гэж байгаа. Яг л адилхан гэсэн. Тэгээд энэ болохоор юм гоё ам зайлгч өгч илээ. Тэгэхээр нөгөө тамхи заримдаа ингээд татгаар хүмүүс ийдэж штэ ам зунгаарлаад байдаг. Тэсгүүл гисэнтэй адилхан чихрийг бас идэд бахаар ам зунгаардан болов гэж ойлгосон. Тэгээд энэ ам зайлгчийг өгсөн. За тэгээд ийм хоёр бох бас хэрэг болно гэж хоёр бох өгч илээ. За тэгээд ийм хоёр чихэр маягаар юм. Зүгээр чихэр юм шиг үлээ. Тэгээд танаас гаргадаг юм байхгүй зүгээр тусалж магадгүй гэдэг хэлээ. За тэгээд бас юм витамин C бас өгч илээ. Яг të үнгүй юм чинь тий. За тэгээд ийм ном өгч илээ. Тэгээ энэ номон дээр те тамхины хор хөшиг гэж юу вэ гэдэг нэг тайлбартай, зурагтай ийм сайхан ном өгч илээ. Энийг уншаад. За тэгээд нэр хамгийн гол чухал юм нь нэр ийм дэвтэр өгч илээ. За энэ дээр одоо тий би одоо 금영서 약서 гэдэг байгаа байхгүй. Энийг өгөөд тэгээд энэ дээр өөрийнхөө нэрийг бичээд хизэнээс хизэн хүртэл гэдэг амлалт бичиж байгаа юм билээ. Айгу хөөрхөн. За тэгээд энэ дээр бас мөн ингээд гоё мэдээллүүд нь байгаа. Тэгээд тамхинаас гараасаа гэж бодсондоо би бас ээжтэй энэ мэдээллийг айгу сайн ойлгуулъя гэж бодож байгаа. За тэгээд энтэй өмөр хөөрхөн юм хөтөлдөг ингээд татсан бол татаагүй бол одоо од ч юм уу те татсан бол X ч юм уу ингээд зураад хөтлөөд явуул их зүгээр. Тэгээ нийтдээ 24 жүү буюу 6 сар юу гэх юм бэ лээ. Тэгээд бас 6 сараа одоо ингээд үнэхээр татаагүй ингээд хэрвээ тамхинаасаа ингээд гарах юм бол шинжилгээ өгд юм байна л да. Тэгэх юм бол
200,000 вон өгдөг гэсэн шүү. За тэгэхээр тамхинасаа гарангаа үнэгүй бас тамхинаас гарах зүйл авангаа бас юу ягаараа 200,000 вонтой болоорой гэж хүсье. За тэгээд миний хувьд бол авах нь тодорхойлсон шүү дээ. Би угаасаа татдаггүй. Тэгээд ээжтэй авч өгөхийн тулд за яг F6 визтэй хүмүүс угаасаа тэгж хэлээд авч өгч болох юм чинь таньдаг хүндэж гэсэн авч өгөөд тусаалаасаа гэдэг үгнээс үнэгүй юм чи яхавтай гэж боддог. Энэ хүү бичлэг хийж байгаа. За тэгээд та хэд манаас тэгээд үзээрэй. Би бас тусуулъя гэсэн үгнээс энэ хүү бичлэг хийж байгаа шүү. За баярлалаа, баяртай. За энэ хүү YouTube-ээрээ би өөрийгөө маш гоёор магадгүй бас миний талаар сонссон хүмүүс зөндөө байж магадгүй. Тийм болохоор маш гоёор өөрийгөө өөрчлөе гэсэн хүсэл зорилго та байгаа учраас өөрийгөө өөрчлөнгөө бусдад бас мэдээлэл өгөх зорилгоор энэ хүү бичлэг хийж байгаа шүү. Баярлалаа, баяртай.